따뜻해요 나 숨베레 오 단단하 볼다 후후에 Дуучин уран бүтээлч Оргил Эрдэнэ буюу Ice Cool Ice Top хамтлагийг үүсгэн байгуулж тухайн үедээ тесрэлт хийж байсан. Монголын хип-хоп хамтлагийн шилдэгүүдийн нэг бол Ice Top хамтлаг юм. Монголын анхны хип-хоп хамтлагуудын нэг болох тус хамтлагийнхан урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй. Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип-хоп үг хэллэгээрээ түүн дотроо урлаг, яруу найраг, шудраг үнэн үгийг хэлэх ёстой гэж үзэн байгуулагджээ. Ice Top бол хөгжим дуу бүжгээрээ Монголын хип-хоп урсгалд өнгө нэмсэн хүчтэй хамтлаг. 1996 онд анх 16 оны бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байжээ. Ингээд 2 жилийн дараа буюу 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 8 гишүүнтэйгээр анхны хип-хоп хамтлагуудын нэг болон байгуулагдаж байсан төвхтэй. Ice Top хамтлаг нь 1998-аас 2011 он хүртэл 18 жилийн хугацаанд бие даасан 10 том тоглолтуудыг хийн үзэгч бэнүүдийг байлдан дагуулсаар ирсэн. Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог тэд хандийн болон буйны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байсан. Хүүхдийн асран хамгаалах төв, өндөр настангуудын халамжийн төв, хүүхдийн урьдчилан хорих төв, засан хүмүүжүүлэх төвүүдээр сайн дурын үн төлбөргүй хандивын тоглолт арга хэмжээг зохион байгуулж иржээ. Хамгийн сүүлд буюу 2022 онд тус хамтлаг нь миний нийслэл нэртэй тоглолтыг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж тоглож байсан. Тус тоглолтыг нийт 12,000 үзэгч сонсогч фэнүүд нь үзсэн байдаг. За харамсалтайгаар Малайз улсад амь насаа алдсан Ice Top хамтлагийн дуучин уран бүтээлч Ice Cool буюу Оргил Эрдэнэ гэр бүл, анд, найз, нөхөд, төрөл төрөсөд үзэгч сонсогч фэнүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.